За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр хаагаа CGM-ээс мэдээний сэдвүүдийг өнөөдрийн аппликейшн гэж мэдээ өгдөг. Өдөртөө нэг iPhone-ы аппликейшнийг танилцуулсан мэдээд бол одоо тэр нь видеотой болоод видеогоор ревю хийхээр болсон. Тэгээд эхний видео ревюн дээрээ бид нэр сонгож байгаад Jita Chinatown Wars гэдэг тоглоомыг танилцуулъя гэж бодлоо. За түүний өмнө бол утасны хувьд бол iPhone 3GS jailbreak хийцэн. Тэгээд үнэтэй тоглоомнуудыг зөндөө үнгүүгээр татаад суулгаад ер нь бол нэлээд даваа талтай болчиход байгаа. Монголын нөхцөлд очно гэвэл Монголын нөхцөлд бид нэр аппликейшн худалдаж аваад суулгана гэдэг бол нэлээд хэцүү. Тэрийг ер нь iPhone-тай хүмүүс хэлэлтгүй мэдж байгаа. За тэгээд эхлээд нь тоглоомоо танилцуулаад явчих. Завсраар нь бид нэр jailbreak болон ер нь iPhone-ы тухай зүйлүүдийг хэлж өгнө. Тоглоомын хувьд бол яг л Jita-г мэддэг хүмүүсийн хувьд бол Jita 2 шиг дээрээс нь хардаг. Тэгээд акшн төрлийн тоглоом зодолт нь буудалцсан, налалцсан энэ бол юмтай тоглоом байгаа. За хамгийн эхнээсээ гэвэл миний нэлээд жоохон тогсон мэдгээрээ ярьчих. Түүхэн гэвэл энэ хятад залуу Liberty City-д ирж байгаа. Учир нь бол аав мафийн төлөөлж байгаа асуулсан шиг байна. Тассан гэх юм хонцоноос ирж байгаа. Ер нь бол хатад бол хятад гэхээр царилтэй л байна. Гэтэ яг хоо тоглоом зовтой тэгээд зовсон. За ингээд аавынхаа тухай, гэрийнхээ тухай яриад онцоор ирж байгаа. Онцоор буунгууд нь эдний талаас хүн ирж тосоод авч явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь харин өөр гарууд ирж буудалцаад манай нөхрийг толгойд нь буудаад машинд ачаад явж байгаад одоо харж байгаа нэг машинд ачаад нөгөө талын мафууд ачаа явж байгаа. Тэгж жагаад ус руу шидсэн өгцөн гэж бодоод тэгээд тоглоом эхлэнгууд усан дотор машинтайгаа өөрөө амьд. Тэгээд машинаас гарахын тулд цонхоо ингэж шүлж хаглан. За тэгээд толгоондоо буудуулсан усан дотор машины цон хагалж гарч ирээд сэлээд явж байна. Зургал бол iPhone дээр гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү, үнэхээр тасарсан зургалтай. Дээрээс нь комик стилийг болохоор харагт байдал нь бүр гоё. За тэгээд ямар ч үс амьд гарцсан. За тоглоомны удирдлагын хувьд гэвэл миний зүүн талд төсгөө ураад дарж байгаа хэсэг бол залах хэсэг. Ингээ өсснээрээ тэр тойрог дотор өссөн тал руу хөдлөхөд яг хүн чинь тэгж хөдлөнө. За баруун талд энэ бол өшгөлөх, уус өшгөлж байгаа зурагтай. Өшгөлнө. Энэ өсрөн доор нэг өсрөн зүүн талын доотлогоо цогтөг. Мэдээж зодолцож, буудалцаж алддаг учраас энэ хамгийн хэрэгтэй 3 үндсэн хэлээ. За тэгээд Jita-гийн хамгийн гоё зүйл бол машин хулгайлдаг. Хэн хүний өссөн машинаас эзэн нь гаргаж шидэж байгаа суугаа явчихдаг. Тэгвэл одоо энэ дээр арай шинжлэгдсэн шинэ санаа нь юу гэхээр хулгайлсан машинаа шууд унаад явчихдаггүй. Эхлээд нь асаах хэрэгтэй. Асааж чадахгүй бол мэдээж машин унждаггүй. За тэгээд аптеркаар төлхөөрнийх нь нөхрөө хийж эргүүлээд дахиад нөгөө тал руу эргүүлээд дахиад эргүүлнэ. За машин аслаа. Энэ ч бол мэдээж хаад, тормоз гэсэн хоёр кинотой тэгээд жолоод нь. Энэ одоо зүүн талын утанд байгаа юм. Мапад байгаа шинэ үйлдэлтэй явна да. Мапад шар зугаасаа, тэр шар зугаасаа. Хэсэг дотроо явна. Аймаа яг Sony PS1 2 3 дээр болон PC дээр тавьж байгаа юм шиг. Эсвэл тэрээр дүүсдэг болон жолоочтой цагдаа бүрчлээ юу гэж зүгээр явах вэ? Тэр бол од гарч ирсэн. Итээс хатанга очихтой очтой баригдуул тэгээд тоглоом дуусчихна. За тэр явчлаа Google. Энэ ч бол нөгөө нэг ахыхан анкл нь уу наагцах нь ахыхан дайралт одоо суудсан босс болсон. Тэнтэйгээр ирж уулзж байгаа. Тэрний нэг өгцөнгөө бодчихсон. Яг л өгтүүд алдаж оролцсон. Тэгээд тоглоомны гол утга учир нь манай хүн аав хөшөө явах Америкт ирсэн ах нь босс болсон. Тэгээд манай хүн байр юм машин дээрээс нь гараж өгөө тэр дотор хулгайлсан машин яг аавынхаа мөрдлийг өөрөө үргэлжлүүлнэ. Энэ бодлоо юм ахын ч аав нь алдсан гэж мэдгээд царайтай нөхөр байгаа. Тэрнийг гүйлгээд цааш шүү дээ. Би бол яг хөвдөө бол
дуусгаж үзээгүй нэлээд тоглосон сонирхсан голын чухал юмнууд юу вэ гэдгийг харж учраас дуусгаагүй байгаа. Тэгэхээр үдээ цаашдаа буунууд авах янз бүрийн буу хэрэглэн байлтан машин усан онгоцч жолоодж магадгүй. Ер нь бол өөрөө 900 мегабайтын хэмжээтэй асар том тоглоом учраас нэг ганц 2 цаг тоглоод дуусчихгүй байх. Нэлийн удаан үдчихэж эцнийхээ битрийг нэлийн удаан олон удаа дуусгаж ижил дуусгах тоглоом гэж бодоод байгаа. За тэгэл жижиг сэжигнээс гээд нэг иймэрхүү зүйлүүд энэ видео үзэхэд мэдээж тоглох хэвээр тэрхэн тодорхой. За тэгээд өрөөндөө компьютертаа энэ ч нэг самбартай энэ самбар дээр өөрөө мөрдлөгийнхаа юм хөтлөө явдаг. Даалгавар биелүүлэх тул шин зураг гарч ирээд аавыг нь хийн алсан холбоос танигдаад хамгийн сүүлд аавынхаа алуурчныг л олох хэрэгтэй. За гэх мэт иймэрхүү тоглоом байна. iPhone дээр гэхэд бол үнэхээр зэрлэг тоглоом. Та бүхэн өөрийнхөө iPhone-ыг jailbreak хийгээд энийг суулгаад тоглоорой гэж үзүүлмээр байна. Дараадаа бид нар хэрхэн яаж jailbreak хийж, яаж логин гаргах вэ? Хүмүүс өөрсдөө iPhone-ыг бүрэн утгаар нь яаж ашиглах вэ? Монголын нөхцөл гэдгийг хичээл маркаар бас зөвлөмж маркаар заагаад явна. За өнөөдрийн үед бол читай байлаа. Баярлалаа.